Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн Содмын зол жаргал. Хэцүү анги. Ардын үрсийн төлөө алд бие гамнаагүй аав ээжи хоёртоо номон хатаг өргөмөө. Бөмбөрийн нүргэн нийтийн орлон ханыг зад татах нөө гэлтэй. Бүжиглэж буй залуус сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй дуугаа авалцсан чарлна. Тойргийн төвд 3 хүү бүжгийн гайхамшигтай уран хөдөлгөөн хийж олныг дөргиож огтыг солиоруулах төхөж буй энэ. Хөвгүүд хөл дээрээ бус гарын алга тохой дал мөрөн дээрээ эргэлдэн бүжгэн амьд хүн биш амьлуулсан зураг мэт. Зогсолтгүй анивчих хурц цагаан гэрэл бүжигчдийг энд нэг, тэнд нэг, хэвтээ нэг, суугаа нэг болгож тасалдсан дүрсээр зурна. Гэрэл гинэт солигдож өнгөөр туяарахад нэг хөвгүүн нь бүжгөө өршүүлж оньсон хүний тавталсан хөдөлгөөн үзүүлж эхэллээ. Нөгөө хоёр нь үл үзэгдэгч олсноос огцмоор татан урагшилж уян налархай хөдлөх нь говьяд цолтонж атаархан эвсэлтэй. Танхим дахин дөргиж улам хүчтэй орлогдох чимээ хадлаа. Ай дуусахад нийтийг бишрүүлж байсан 3 хүү тойргоос гарч зайдуу байх ширээ рүүгээ явлаа. Залуус өөрөө мэдлгүй нүд унгаж сая болж өнгөрсөн гайхамшигт бүжигт үнэнхүү ууссан болох нь царайнаас нь илт мэдрэгдэнэ. Танхимдаа хогтын ихийнх нь дэврүүн дурлалын мананд автсан гэхэд хэлсдгээргүй ажээ. 3 хүү бол нийслэлийн оч цогцлбор сургуулийн 10-ын Д ангийн сурагчид. Тэдний арай биер хүүг нь Тэмүн гин. Оньгор дүүнүүд цагаан царайтай жирийн нэг хүү гэмээр боловч цаанаа огтыг татах нэгэн нууцлаг зүйл түүнд байдаг. Дэгжин засалттай тас хар ус номорсон хар хөмсөгтэй царайлаг хүүн бэлгүүн. Тэр хоёрыг дагалдан баясагч сэргэлэнүүдтэй намхутар нуруутай хүүгүүний нэр Дүлгүүн. Эцэг эхчүүд нь ярилцаж тохирсон юм шиг ойролцоо дуудлагатай нэр өгснийг багш сурагчгүй гайхдаг. 3 хүүч биенээ нэрээр нь сонгоогүй санамсаргүй найзалсан гэж хүн болгонд батлан ярьдаг хэдий ч ихэнх хүүхэд үүнд итгэдэггүй. Чамирхаж нэр хүндээ өсгөх гээд нэрээ солиулсан гэсэн цуурхал сургууль дээр тарсан удаач бий. Гэхдээ энэ 3-ын хэлдэг үнэн. Тэдний ижил юм шиг нэрийн давхцсан шалтгаан нь ч биентэйгээ найзалсан түүхэнч цэвэр тохиолдол билээ. Дүлгүүн их яриасаг нэгэн бололтой. Байн гараас авчуулж амаа ангалзуулж байгаа харагдана. Явъя хэдүүлээ гээд Тэмүн босоход цаад хоёр нь түүний үгийг зөвшөөрч даган өндийцгөөв. Дүлгүүн ширээн дээрээс лаадтай ундаага шүүрч авахд бэлгүүн түүнийг орхих гэж загналаа. Хүү гомдож хошуугаа унжуулсан ч ундаагаа тавьсангүй. Хоёр найзынхаа араас даган явууд дундаа ундаагаа цорж ууснаа тэсгэлгүй өнөөхөл зогсоо чөлөөгүй яриагаа эхэлж байх дуулдана. Тэмүн доогтоо мушиж инээж явна. Өнөөдөр хөөхөө олон ирж шүү гэж бэлгүүн хэлэхэд Дүлгүүн гээд амаа ангаалаа. Битээ тэнийг юм шиг гээд байгаач гэж бэлгүүн уцаарлаа. Гэдэг бол Дүлгөөний сурчсан зуршил. Бэлгүүн яаж загнаад ч найз нь ийхүү гэж ангаасан хэвээрээ л өдийг хүрсэн. Дүлгөөн гимшиж нурмайн хормын төдийхөн дуугүй болсноо ахаад л ам нийлээ. Тойргийн гол руу орж үдэж бүжиглээд байсан өндөр охин үнэхээр царайлаг. Тийм үү гээд Тэмүн лөө харлаа. Тэмүнд харин огт өөр мэдрэмж төрсөн юм. Бэлхүүс ил гаргасан загвартай ягаан хослолтой охин хурч ирээд хөөхөн биеэрээ шүргэх төхөн бүжгийн уян налархай хөдөлгөөн хийхэд нүдэнд нь шал өөр хүн тодрон харагдаж эхэлсэн. Чихэн дээр тас хэд шугалдаг чимээнд зочсон Тэмүн бодит ертөнцөд эргэн ирж ягаан зээжвшний дагуурх булбраа хэвлий бүжгийн химнэлээр чичрэн хөдлөхийг анзаарсан ч дахиад л мөрөөдлийн мананд хөвж өнөөх тэс өөр охины даруухан харцыг нүдэндээ ургуулж эхэлсэн билээ.
Хүүдээр 3 найзыг гарч ирэхэд шөнийн Улаанбаатарын шуугаанд гудамж угтлаа. Утаа эхлэх болоогүй тул амьсгалахад цээж тэнүүн. ертөнцийн булан бүрээс чирж ирсэн 9 зүйлийн тэрэг гудамжнаач эхэлдэнэ. Хөвгүүдийн дэрэгдүүр хүлчүү хөөхнүүд час хийтэл инээлзээр зурж цаахан талд ухаангүй унсан сохтуу тэнмэл хэвтэнэ. Тэмүүний царай хувьс хийж танихгүй охины тухай гэгэн бодол нь оргүй ариллаа. Гудамжны бусармаг бүхэнд түүний уур туйлын ихээр хөдөлж байгаа нь илт. Байж ядтлаа зэвүүцэн харцаар харна. Дөлгөөн харин цагаан цайлган зангаараа сохтуу галзуу хүмүүсийг дооглон инээж их хөвгөлтэй явна. Уушийн газруудын гэрлэн чимэглэл 7 өнгөөр солонгорч гараа булаан гудамжаар асгарах олон түмнийг хүлгүй цэнгэлд урин далалнуу гэлтэй. Найзууд явсаар төв гудамжнаас холдон орон сууцнуудын хоорондоор орж байрныхаа өмнөх сүүдрөвчөнд тухалцгаалаа. Дошин дээрээ байгаа мөндөл хотел шиг хот хийтэл дугарж инээдэм нарга болцгоов. Дассан газраа таваараа сууцгааж байгаа нь хүнд жандашгүй. Өргөн хэлэхгээр өмд хормой ханцуун унжсан цамцнаас өсүүлээд гурвуул далайн чандын орны хараарт залуусын хэмээгээр хувцалжээ. Дандаа барууны алдар цуутай нэрийн хувцас хэргэлдэг нь харагдана. Тэмүүний хүзүүнд зүүсэн гинж дээр нь гудамжны гэрэл байна. Хилцийн даргын хэдэн сарын цалинтай дүүцэх үнэтэй цаг зүүсэн нь мөн л нүдгэл болно. Тэмүүн түргэнт харсан зүйлээсээ болж цухалдсан хэвээр уур нь гарч өгөхгүй сүйдрэгчний харшлага налан хүмхийгөө зуусан харагдана. Дөлгөөн бэлгүүн хоёр харшлага дээр сандааж суугаад ярьсаар л нэг сэрсэн чинь зуны амралт өнгөрчдөг гин. Нөгөөдрөөс хичээлдээ гүйч гэж дээ. 9 сарын 1 бол ерөөсөө бидний баяр гэж дуулаад л. Бэлгүүн ийн ярьж байснаа орон сууцны өмнөх зам даган ирж яваа охиныг олж харлаа. Нуруулаг, царайлаг, тормолцсон алаг нүдтэйж хинч зөрсөн эргэж харахаар танихгүй охин ойролцоох дэлгүүрээс ирж яваа бололтой. Гэлгар тортой хүнс барьжээ. Бэлгүүн нүдээ том болгон харж байснаа тэсгэлгүй дуалдлаа. Тэр ардаа үнэн тасархаа охин харагдаад байгаа юм да. Хаана вэ? Битээ тэнийг юм шиг гээд байгаач. За, яадын? Балан юм шиг гэдгээ бол гэж хичнээн хэлдэм бэ чамд. Али очие гэх яриа хоёр найзынх нь хооронд болохыг Тэмүүн чихнийхээ хажуугаар өнгөрөөлөө. Тэр аль хэдийнэ ертөнцөөс тасарч оджээ. Энэ бол 3 хоногийн өмнө анх таарлцсан хэрнээ бодлоос нь огт гарахгүй байгаа бүжгэн дээр хүртэл хөөхөн царин тодорч харагдаад байгаа өнөөх охин мөн. Бэлгүүн дөлгөөний гараас өдрөн босгоод охины ирж буй замыг гараараа аллан хааж зогслоо. Тэмүүн охиныг хараад барьцаалтаж яахаач мэдэхгүй болсон тул найзуудаа хориглохоос ихээрсэнгүй. Танихгүй охин руу хамаг анхаарлаа хандуулсан учраас найзынхаа ухаангүй мэлэрснийг бэлгөөнч, дөлгөөнч анзаарсангүй. Зам хааж зогсох 2 хүүтэй тулгараад уурлах ичхийн завсарт охины царай улс хийж тойрч гарах гэв. Хөвгүүд өмнөр нь хөндлөлөө. Чонгой будаг аваач гэж бэлгүүнийг хэлэхэд охины царай улам улайлаа. Шинэ байранд дөнгөж ирчгээд хавцсан ойрцсон хүүхдүүд рүү хар яр хийгээд эхэлтэй нь биш гэж бодоод тоглоом хийгчдийг уурлаж хөөлгүй дахин тойрч гарах гэв. Манай хоёр өмнөр нь ярьж хөндлөлдөөд тоглоом шоглоомоо давтлаа. Охин уцаарлахаа суур аргагүй дүү бололтой. Болооч тэхүү гэлээ. За бас хийгжүүн. Бэлгүүн охинтой ингэж ярилцаж байх хооронд Тэмүүн дэн дун зогссоор л 3 найз байрныхаа танихгүй охтоор ингэж тоглох дуртай. Тэмүүн урд өмнө ийм тоглоомонд дуртайгаа оролцож бүр гол дүртэн тоглохыг хичээдэг байсан. Гэтэл энэ удаа мэлрээ зогсож байдаг. Төрөний уур гараагүй байснаа ч тэрөө уушиг зүрх нь ос хийгээд явчихлаа. Нэг мэдтэл найзуудынхаа араас очоод 2 гарыг нь угс татчихсан зогсож байна.
Та хоёр болооч гэж Тэмүн ууртаа хэлэхэд найзууд нь мэлг гөлөрлөө. Өнөөх охин өнгөрч гараад орт руугаа ороход бэлгүүн яг л дүлгүүн шиг амаа ангааж гайхаж байснаа тэсгэлгүй асуув. Тэмүн чи яачхав вэ? Юу яачхав гэж болил гэж юм. Чи энэ охиныг танд юм уу? Гүүч. Тэгээ юундаа хаацалаад байгаа юм бэ? Бэлгүүний энэ асуултанд Тэмүн юу гэж хариулахаа мэдэхгүй ээрснээ нүүр нь улаачглаа. Дүлгөөн гайхаж амаа байдгаараа ангаасан хിവэрэл. Тэмүний барьц алдсан болох нь илэрхий мэдэгдэнэ. Худлаа хинэггүй дөрөсөх гэж оролдон харц буруулж дээр цаад байрны үүднээс ирж яваа охин руу нэг харснаа. 3 дугаар орцонд нүүж ирсэн охин. Би танихгүй гэлээ. Түрүүнээс хойш Тэмүнийг ажиж чухам юу болоод байгаагийн учрыг гадралсан бэлгүүний нүд хоржоонтой болж сэргэлнээр эргэлдэнэ. Хаа охин олоод харчжээ бас. Хин харсан? Ха ичээд улаачлаа. Хайр гээч нь иржээ Тэмүнд. За яг хайр гэж харагдаач. Гэхээр бэлгүүн Тэмүн хоёрын хооронд болоход дүлгөөн ангааж зогсноо царай нь алгуур өөрчлөгдлөө. Нэрээ улаач хаяа да гэд дүлгөөн бэлгүүнийг даган баяртай инээж хашгирна. Тэмүн харин чавга шиг улайгаад хоёр найз руугаа дэмий л инээж байснаа. За би орлоо. Ээж өглөөд ядаргаатаа тэглэнэ гэснээ орт руугаа явчихлаа. Мэдээж хоёр найзынхаа дэргэд дуудвал бүр хачин байдалд орно гэдгээ мэдэрч бултаж байгаа нь илт. Бэлгүүн араас нь доогтой харсаар л харин дүлгөөн Тэмүний өмнөөс их баярлаж байгаа шинжтэй зогсоно. Алаг нүдээ баяртай анавчиж байснаа урт гэвч санаа алдаад маасайна. Үлдсэн хоёр юу хийхээ шийдэж ядаж байгаа бололтой. Бэйн рүүгээ асуусан харсаар харлаа. 8 дугаар сарын сүүлчийн өдрийн шаргал наран дээш хөрлөө. Нийтийн тээврийн төрөмгийн шар тэрэгний дохио зүрх агартал хангинан. Үд хорхоо шиг олон унаа уулзуурт шаваарлжээ. Нээлттэй цонхоор өглөөний нар ээж бяцхан болжмрууд модны мөчөрт ирээдэл суугаад хэн нэгний тухай ярилцах мэт шулганалдан. Сүнжид алчуур барин тоос арчиж зогслоо. Шүүгээний орой өөд зүтгэх бүртэн өөрчлөгчийн цэнхэр өндөнд доорох хуучирч илэгдсэн хоёр шахаан номорно. Бичгийн шүүгээг цэвэрлэж дуусаад ханан дахь цаг руу хилэн хийн хурлын шүүгээг бушуухан арчиж эхлэв. Яадаг вүлээ? Захирал юм бодчихгүй байгаа да. Ёсоос өмнө яагаад ч арчиж дуусшгүй. Зулаа гэж оролцсон охинд дааш нь хас өгсээр байтал ороодсон. Өглөө унтчих гэж байх уу? Химэн дотроо өглөж байлаа. Бага охин нь хичээлийн шинэ жилийн баяр төмсөх гоёлоо хоцрогдсон загвартай гэж гоолж уйлан дугарснаас ажил ундарч нойр хугацалсан нь энэ билээ. Энд ч ингэж танаас гарга, тэнд ч ийм оруулга хэмээн хошуугаа цорвоолгон эрхэлж яг хэлснээр нь ойсоор байтал буруу гэж гонгоноод байсан тул хэрүүл зодон хийхдээ тулж дахин ханзалснаа бодоод мушив. Хаалга онгойн тунгалаг захирлыг орж ирэхэд сүнжид амандаа яадаг вүлээ? Ширээг нь арчсангүй гэж өглөж амжаад гэмшсэн харцтай мэндэлж уушлахуух шалтак олохгүй твдлээ. Сүнждээ чи яасан хаачуу хүн бэ? Гэхийг сонсоод цэвэрлэгч хэрд хийн зочлоо. Хүү яадаг вүлээ? Юу болов захирлаа? Чи чинь дээд сургууль төгссөн багш хүн байх шүү дээ. Тэгээд хэлэхэд яадаг хүн бэ? Захирлыг ийхүү зэмлэхэд нь хариу үг олдсонгүй. Дээд боловсралтай гэдгээ хэлж бичиг баримтаа үзүүлээд арай дөмөгхөө ажил гарвал хийн шүү гэж захиралдаа хэлээч хэмээн огтон нүглэж байсныг саналаа. Үйлчлэгчийн зараар ирж байгаа хүн чинь дээд сургуулийн үнэлгээ үзүүлэлттэй нэвштэй гэвэл
Багшийн дэдийн онц төгсөгчийн улаан хавтас үүртэлчхөөд шал угаагаа зогсож идэг. Хачин хүнээ чи гээд тунгалаг нөөрлөө нэгтлэн харлаа. Сүнжид захирлынхаа энэ үгийг сонсоод ичих шиг бас өөрөөрөө бахархмаар чаятай юм шиг болж дэмийл инээмсэглэн зогслоо. Нодны шилжиж ирээд 2 сургуулаар орсон аваагүй гэж түүнийг учруулахад тунгалаг захирал толгой сөхсөрч арчаагүйг нь гайхан үгэллээ. Танил тал нутгийн багш нараас сураглаад явж болноо доо. Танаа нутгийн ч өчнөө багш сургуулийн захирал хичээлээ эрхлэгч болчихсон сууж байгаа шүү дээ. 2 сургуулаар орсон гин шүү. Яасан олон сургуулаар орсон хүн бэ? Багшийн оронтой онгорхой сайн багш хаасан сургууль энэ хотод чинь хэдэн арваараа байдгийм гэж захирал цовхолдсон өнгөөр хэллээ. Сүнждэд өөрийгөө өмөөрөх шалтгаан болцсонгүй. Чимээгүй зогслоо. Өчигдөр тунгалаг захирал найзындаа зочиж очоод цомыг нь нүдэд суутал өөрчлөгчийнхэн зураг гарч ирснээс болоод түүний дээд боловсралтай багш хүн гэдгийг мэдсэн юм санж. Үүнийг сонсоод сүнждийн нүд том болж гайхсан харцаар захирал руугаа харлаа. Уран чимээгээ боловсролын яаманд мэргэжилтэн хүүхэн би. Чамтай хамт хөвсгөлд багшилж исэн гин. Хүү яадаг үлээ? Урнаа юу? Нөхөр нь Болдбат гээд эмч мөн биз? Биднийг чинь 7-8 жилийн өмнө шилжээд алга болчихсон. Алга болчихсон гин шүү. Ийм боломжийн танил талтай байж асууд соргилдог байгаа да. Тунгалаг захирал дахиад л толгой сөхсөрч шогшорлоо. Захирлын яриад буй уран чимээг бол хөсгөлийн цагаан нуур сумын дунд сургуульд сүнжиттэй хамт ажиллаж байсан бүсгүй. Яалтчгүй өө зайгүй найз нь. Суманд байхдаа эдний хоёр гэр бүлийнхээрээ орж гарч томчууд хөөхөдгүй сайн найзууд болцгоосон билээ. Гэвч хот руу шилжээд сураг алдарсгаасан. Нөхрийн минь нас орсныг дуулсан л байлтай. Ядахтаа сэтгэл зассан хэдэн хүүхдэд загталж болтгой биччихэд болноо доо хэмээн сүнжид дотроо гомдож явдаг. Би ингээд сүнжид гэдэг нямбаа сайн ажилчнаа алдаж байна даа хэмээн захирал хэлэхэд өөрчлөгч бүсгүй тугшсан хацтай болж сурсан зангаараа уулга алдлаа. Уран чимэг чамайг оч цогцлбор сургуульд багшаар оруулна гэд тэр дорой утассан. Эрхлэгч нь чамтай уулзаж ярилцъя гинлээ. Одоохон очиж уулз. Сүнжид энэ үгийг сонсоод урнаа минь аваа шүү. Хүн чанараа гээгээгүй л юм байна. Найзаагаа мартсангүй. Тэгэхэд би гомдчул явдаг. Гэх зэргээр хормхон зөөрт зөндөө зүйлийг бодож амжив. Бодол давтснаа шалны модоо унгаж цочоод хүү яадаг үлээ гэх өнөөхүүгээ дахиад л хэлчихлээ. Сургуульдаа сурагчдын өмнө ингэж уулга алдаад байв даа гээд тунгалаг инээхэд сүнжид дагаж мушгилаа. Хотын хүүхдүүд хэцүү, хүний өө андахгүй гэх зэргээр захирал нь захиж ярьж хөөрч сууснаа. Буган цагаа хараад сургууль руу бушуухан яв гэж шавдууллаа. Багшлан гэж бодхоос нисчихмээр. Хотын цэвэрхэн цагаан хүүхдүүдэд хичээл орж байгаагаар өөрийгөө төсөөлөн бодлоо. Ээжигээ өөрчлөгч хийж байгаад илт гутардаг охиддоо бушуухан дуулах юмсан хичнээн их баярлах бол гэхээс сүнжид тэс ятан догдолж байлаа. Дарихийн дунд буудлаас зүүн тийш мөрийн хазгай гудамжнууд сунааж уулын шав хорой өө дасаж мөшөрсөн харагдана. Гудамжны дунд хэрд байх уйтан хашаанд 5 хантай гэрийг түлээний пинд тулган барьжээ. Энэ бол нутгийн айлын хаяанд бахан хөлс төлхөөр тохирч буусан сүнждийн гэрем. Ээж охтын хооронд хувцсны маргаан болж байгаа нь гэрийн гаднаас тод сонсогдно. Гэр доторх тавилга эд хэрэгсэл дарчинжгэлээ, цэмцэтэл арчиж цэвэрлээд эмгэлж хураасан нь нүдэнд дулаахан. Хоймор дах дэлэгдэг буйдан, баруун талын модон ор шахмал хавтангаар хийсэн хоолны шүүгээгээд тавилга нь нарантуул захын гар хийцийг хагаад эдэлгээ үзэж элэгдэж холторсон харагдана. Сүнжид хувцаа өмсөж огт нь 2 талаас нь зааж зөвлөнө. Хоймор дах жижиг зурагтаар нэвтрүүлэг явж байгааг хинч анзаарах сөхөөгүй. Ээжээ 9 сарын 1 штэ. Наад хослоо битгий өмсөлтөө гэж охиноо хэлэхэд өмсөлгүй яах вэ?
Аав чи амьд сэрүүн байхдаа авч өгсөн бэлэг шүү дээ гэж зөрөөдөллээ. Хослол охидын сэтгэлд яагаад ч нийцэхгүй байгаа бололтой. Том охин цэцгэн санаа зовсон байдалтай харж бага охин цулаанд бүр ууралсан нь илт. Элдэв янзын ховцос сонирхож бүжиг цэнгүүн хэсэг дуртай зулаа ганцаараа ингэж хэлээд байгаа бол тоохгүй байхсан. Дүүгээ бодвол завгуур хөөж гангалах гэдэггүй, хичээл сурлагадаа л хамаг анхаарлаа өгдөг, цэцэг хүртэл битгий өмсгөж хориод байгааг бодоход энэ хосол муухай ардж байгаа болтой гэж сүнжид дотроо бодлоо. Гэвч түүнд байгаа 2-3 хүн хувцснаас хамгийн дөнгүүр нь энэ билээ. Одоо 2009 он шүү дээ ээж минь гээд зулаа ууртай ширв татна. Тэгэд юу гээд сүнжид хөмсгөө зангидлаа. 10 жилээр заавар нь хоцрогдсон л гэсэн үг ээж минь гэж охиноо хэлэхэд сүнждийн түрүүнээс хойш барьж байсан уур цохол гинэ товлцлоо. Өөр өмсөх юм надад байх биш. Та хоёрыг оюутан болсноос хойш хувцас бүхэл бүтэн гуралж хүчрэхээ байсан гэж сүнжид дотроо бушин бодсон боловч гаргаж хэлсэнгүй хэлээ хазав. Галаа ах руу яриа шинэ ажилд орох боллоо. Хувцсны мөнгө зээлд гэхгүй юу гэж дүүгээ хошуугаа цорвоолгоход цэцгийн уур дурс хийлээ. Зулаа чи болооч. Яач хаав? Галаах чи бид хоёрын сургалтын төлбөрт өчнөө мөнгө өгч जैन. Махс уу явуулж जैन. Болоо юм шүү гэж дууга чангаллаа. Ээж нь хоёр охиноо битгий хэрэлт гэж хорсон ч сонсох шинжгүй. Сүнжид гэнэт сэхээ авч орны ардах цаг руу хараад яадаг үлээ дөнгөж ажилд орж байж хоцорчихвол муухай гэснээ гэрээсээ гарахаар өөд чиглэлээ. Зулаа нүдээ адтай гялцуулаад "За, сүнжид агшгүй амжилт" гэсээр үдэв. Нийтийн унааны буудал руу сүнжид алхаж явахдаа ганц дүүгээ бодлоо. Дүү галаа нь өөрийгөө яая гэж байгаа хэрнээ эгчтэй тус болох гэж хүл болдог сайхан сэтгэлтэй нэгэн. Хоёр охиныг өөрийн хүүхдээсээ илүү хайрлаж, гэргийгээсээ нууж хааж байгаад сургалтын төлбөрт нь нэмэр явуулчихдаг бүх зэрэгтэй ир. Сүнжид буудал дээр ирж унаанд зүтгэн суух зуураа буцаад төрийн ажилтан болчихсон юм чинь нэгнийхэн төлбөрийг улсаас дааж нуруунд дээрх ачаа хөнгөрнө гэж бодож амжлаа. Оч цогцлбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд хүүхдийн чиг соотоолгох сэрхэг зүйл нэгш байсангүй. Яг л нодлон жилийнхэн хөтөлбөрийг хуулаад биччихэж гэж хүүхдүүд шоолгон шигтэлсэн. 2 хоногийн өмнө болсон хурал дээр хичээлийн эрхлэгч сугар Эрдмийн баярыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна гэж хэлэхэд захирал янжин тас зурж хачин ааш гаргасныг багш нар чимээгүй харж суусан юм. Захирал албан ажлаа явуулахдаа Жамц баяны эхнэр шиг дураараа чарлаж байдгийг бүх багш далдуур муу хэлдэгч хэрэг дээрээ янжингийн үгийг хааны зарлаг мэт дагаж хүлцэнгүй ханддаг нь өрөвдмөр. Захирлын өмнөөс үг сурдаг хүн ганц сугар эрхлэгчээр дуустдаг. 1-р ангид элсэн орсон хөөрхөн шар охины гар дах саатай тулзаар чимгэлсэн гялгар хонхны жингэнэх дуугаар хүүхдүүд сургууль руугаа цувран орцгоо. 10-ын ангийнхан шат үүд дэнжинтэл зүтгэсээр 4 давхарт гарцгаалаа. Зарим нэг нь охидын гизэгнээс татаж дээш доош зугатаан гүйлдэж зүгөөдх нь залуу хүн харвал ирчхтэй юм бэ гэж дуултмаар. Хүүхдүүд ангидаа орж суухад зуны амралтын эцсгүй яриа энд тэндгүй өрнөлөө. Хаалга торхийдэл онгойж хичээлийн эрхлэгч нэгэн охиныг дагуулan орж ирэхэд ангийнхан нүдээ том болгон алмаарснаа дэрхийтэл босцгоо. Нуруулаг, царайлаг, хөөхөн алаг нүдтэй даруухан байрын охин руу ангийн бүх хүүхдийн хард чиглэжээ. Ширээн дээр сандааж суугаад хүжим сонсож байсан Тэмүүний чихвчийг бэлгүүн мулд татаад чихэнд нь намаа тулгаж "Хараач, нөгөө охин ч" гэж шивнэлээ. Тэмүүн охиныг харамгцаа царай нь ховс хийж барьсалдлаа. Яг л урчигдөр оройных шиг дэн дум болж хаана юу хийж байгаагаа ч мэдхээ болчихов. Нэг мэдтэл хий юм хайж цүнхээ уудалсан болоо зогсож байлаа. Хүүхдүүдийн хиллэгээр тасархаа царайлаг шинэ охиныг хүүгүүд шимширтэж харин ганц нэг охин атаархсан харц шидэлж эхэллээ. "Сайн байцгаана уу хүүхдүүдээ" гэж эрхлэгчийг мэдлэхэд
сайн байна уу гэж хүүхдүүд зэрэг дурж өгнөлөө. Сууцгаа. Та бүхэнд ангийн шин сурагчийг танилцуулъя. Энэ бол Гэрэл 44-р сургуулиас шилжиж ирж байгаа. Ангийн дарга шин сурагчид судал хуваарлж өгөөрэй. Ойлгов уу? Гэснээ эрхлэгч өөдрөө зүтгэлээ. Бэлгүүн багшаа асуулт байна. Болох уу? Гэсээр босч ирэхэд эрхлэгч эргэн зогслоо. Манай ангийг дааж авах зоригтой багш олдохгүй байгаа гэж үнэн үү? Хэмээн хоржоонтой асуухад ангийн хүүхдүүдэд асуулт таалагдсан бололтой дэмжин 9 бусын дуу аваа гаргаж доогтой нээлтлээ. Хүүгийн хэлдэг хэрэг дээрээ үнэн. Сургууль даяар хэцүү анги гэж зард гараад буй энэ хитэн хүүхдээс багш нар зүхтааж байгаа. Аав гэж тулахад ажлаасаа гарна гэж уйлсан хүнж бий. Ангийг хэнд даалгах вэ гэдэг асуулт удирдлагын шүдний өвчин болов. Эрхлэгч үгээ бодон гэж урт амьсгаа аваад танай ангийг багштай болгох тал дээр өнөөдөртөө багтааж сургуулийн захиргаар шийдвэр гаргана гэд гарч явхад бүх хүүхдүүдийн анхаарал охин дээр иргэн төвлөрлөө. Шинэ сургууль шинэ хүүхдүүдийн дунд ороод охин барьц алдсан бололтой ичиж улааж байснаа. Сайн байцгаана уу гэж дуулдах төдий мэндэллээ. Сурагчид түндээ мэдлэхийн оронд чимээгүй харцгаана. Зарим охидын атаархсан харц хэвээр хөлөөс нь толгой хүртэл нэвт шувд сонжиж байна. Охин балмагдаж гүйцээд яахаач мэдхээ болсон зогслоо. Сууд босч ангийн даруу руу очиж нудраад "Хүүе наран туяа. Шинэ охиныг байлд оруулчихлаа штэ. Суудал хойрлж өгөөч" хэмээн сэм шивнэн хэллээ. Наран туяа түрүүнээс хойш чимээгүй сууж танихгүй охиныг ичээсэндээ үнэн голоосоо гэмшин босч ирээд хэмээн төгдөрч ангиг тойруулан харж байснаа. Энд байсан хүүхэд шилжсэн. Чи энд сууж болно гэд гэмшсэн бандсан хоёрын дундуур санд мэнд дурж өгнүүлж "Чиний нэрийг Гэрлээ гэсэн баха" гэлээ. Энэ нь нэрийг нь лавлахтаа биш танихгүй охинтой өгсөөлж сэтгэл санаагаар дэмжих гэж байгаа нь илэрхий. Совдын дотор онгойж урт амьсгаа авах нь ангийн бүх хүүхдэд дуулдлаа. Сууд бол ийхүү хүн болгонд тус болох гэж үнэн голоосоо чармаадаг сайхан сэтгэлтэй охин. Тэмүүн, Бэлгүүн, Дүлгөөн гуравтай нэг байранд тоглож өссөн хар багын найз нь. 3 хүүгүүний хувьд совд хамгийн том дарга болдог. Хичээл номоо хий, шүн орой битгий тэн гэх зэргээр ээжүүдээс нь илүү зааж байдаг хүн. Зүүн гар талын игнэнд харалдаа ширээнд ирж суухдаа Гэрэл Тэмүүнтэй санамсаргүй харц мөргөлтөхөд хоёул ичиж улайлаа. "Шинэ байранд хэд дайралтсан хүмүүс шүү. Ямар ч гэсэн ганц ч болов зүс тань хүн байна шүү. 2 банд хоргооход ирж болиулаад байсныг бодоход даруухан томоотой хүүхэд байх. Тэгээд бас таарахаараа улаачдаг. Арай" гэж Гэрэл бодсноо өөрөөсөө ичээд түрүүчийнхээс илүү улайчглаа. 3-4 алхам хол зайд сууж байгаа ч Тэмүүнд Гэрлийн зүгээс халууд үгээд байх шиг санагдана. Охины зүрхнээс үүссэн ер бусын соронзон орны үйлчлэлд орсон мэт бүх бие нь цахилгаанжиж толгой төөс босчихоо гэлтэй хуйхаа дагаад дагзаар нь эргэнэтж байх шиг. Бэлгүүн толгойгоо эргүүлж найзынхаа ухаан мэдрэлгүй болж орчин тойрноосоо тасарчихсан суугааг ажиж мушигаад нүүрний ширээнээс эргэн харж буй Дүлгөөн рүү нүдээ иремснээ. Дурлалт авцсан найз руугаа дохин хилээ гаргаж даажин хийлээ. Дүлгөөн Тэмүүн рүү бас охин руу ээлжлэн бүлтгийтэл ширтэж нүдэнд нь баяр хийсэн харагдана. Ямар сонио учрал вэ? Энэ охин манай ангид орчих гэж надтай харц тулгараад улайчлаа. Намайг таньжаах шиг байна гэж бодхоос Тэмүүний зүрх чанга цохилов. Хаалга тар хийдэл хүчтэй савн нээх чимээ амттай бодлыг нь сарниачихлаа. "Хүүхдүүдээ дуйлаа" гэж чаралсаар сэгсгэр засалттай богино үстэй сэргэлэн байрын охин харайж орж ирлээ. Энэ сурагчийг хүүхдүүд дуйлайн цэнгэл гэж хочлоно.
Захирал өрөөнийхөө зузаан ханны цаана хэн нэгэн багшид аминчилж хэлсэн үг хүртэл түүний чихэнд хүрчихсэн байдаг. Хүүхдүүд түүн рүү шаалж мушийсан, алмаарч гайхсан, зүгээр л залхсан янз бүрийн дүрээр харлаа. Яаж хаавэ сүртэй штэ хэмээн бэлгүүн үл тоомсорлох хай үзүүлэхэд дуулайн хочдын нүд галилзаад түүх нийгмийн багш өнрөөд манай ангийг даалгаж өгөх гэсэн юм байна. Тэгсэн чинь авахгүй гэж уурлаад ажлаасаа гарна гэд бөөн асуудал болж байгаа гинэ гэхэд анги дүүрэн хүүхдүүд шуугаад явчихлаа. Вау гэх чамин аваа гаргаж сургуулийн захиргаанд ч юм уу өнрөө багшид ч юм уу хэнд ч бөөмөд эсэргүүцэл илэрхийлж энэ шин дуулаант мэдээг хэлэлцэж эхэллээ. Сууд босч ирээд Тэмүн лөө нэлээн дөрвөн харцаар цоргиж байснаа. Тэмүн бэлгүүн та хоёроос л болж байгаа гэхэд бэлгүүн ухасхийн босч ирлээ. Сууд бэлгүүн хоёр юугүй зодтолдох гэж байгаа багаангийн хоёр хүүхэн шиг биенэр үгээ цээжээ түхэлэлээ. Тэмүн битээр ямар буруутай юм бэ? Та хоёроос олж манай анги хэцүү анги гэдэг нэртэй болоогүй гэж үү? За болтоо. Бид нар бүгдээрээ л нээж бослого гаргаа эзтэй. Үгүй. Та хоёр л багшийн өмнөөс дайрдаг. Өөр хэн ч биш, зөвхөн та хоёр гээд сууд мөчөөгөөгөх шинжгүй. Бэлгүүнд харин хэлэх үг олдохгүй болчихоо гэлтэй Тэмүн рүү эргээд Тэмүн чи дуграач гэж хорсолтой хэллээ. Тэмүн маргааныг сонссон сонсоогүй хоёрын хооронд жингүүдлээсээ гарч чадан сууснаа сай сэхээ орж гэж яг л дүлгүүн шиг асуулаа. Энэ үест ангийн хаалга дахин онгойж гаднаас багш орж ирлээ. Сурагчид ангидаа болсон бяцхан сургалтуунд хамаг анхаарал нь төвлөрснөөс багшийг уван цовон анзаарч санд мэнд босцоолоо. Багш сурагчдтай мэдлээ цулахад хөөхтүүд дэвтэр номоо гаргахаар цүнхээ зэрэг уудалцгаалаа. Тэмүн цүнхрүүгээ гараа явуулах зуураа гэрэлтэй дахин харц мөргөлдөөд зүрх нь урд өмнө нь хизээч үзээгүйгээрээ булгилж догдоллоо. Зуны амралтын тухай багшийн асуулт ам булаалдан шуугилдах хүүхдүүдийн хөгжилтэй хариултууд бүгд Тэмүний чихний хажуугаар бөглөө хонгилдог чимээ болон өнгөрнө. Гэрэл харин орчин тойрноо анзаарах сөхөөтэй болоод чунгай бодог аваач хэмээн урчигдөр орой хоргоогод байсан хоёр хүүч бас ангид сууж байгааг олж харав. Харц мөргөлдснөөс болж түүний сэтгэл Тэмүний шиг тэгтлээ догдолсонгүй. Нэг байранд байдаг хэд дайралтсан болохоор л энэ хүү над руу сонирхож хараа биз. Таархаараа улайдаг гэд ихэн бодчихжээ. Их санаатай охин бэ хэмээн өөрийгөө шоолон бодож дотроо инээснэ. Хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдлоо. Ээж нь амьдралаа шат шатаар сайжруулж болж өгвөл арай дөмөг сургалттай гэгддэг сургуульд оруулах санаатай зөвтөдөг учраа гэрэл 5 дугаар ангиасаа хойш 3 сургууль дамжин шилжиж байгаа. Баригдаж буй өндөр барилгын зутгамал хийцийн завсраар урт жадаар нэвт сүлвчгсэн гэлтэй мандах нарны хурц туяа тосно. Шинэ өглөө ирсний зарлан шулганалдах бяцхан болжмруудыг дэрээтэл үргээж ажилдаа яарсан хүмүүс гуйх шахна. Сүнжид багч шинэ ажилдаа алхах зуураа өөдрөг бодолд автан инээмсэглэж явлаа. Мэргэжлийн ажлаа хийж эхэлсэн 2 дахь өглөө түүнд ёр бусын сайхан санагдана. Сэтгэл нь баяраар бэлхсэн хүн сургуулийн хашаа руу орж ирлээ. Хуучирсан загвартай цүнхээ сугандаа хавчуулаад эв хав муутай алхаж буйгаа анзаарах сөхөөгүй. Цонхны тавцан дээр сууж байсан бэлгүүн шинэ багшийг олж хараад Тэмүн сувд хоёрыг дуудлаа. Ёо хэдэн он бэ нөдөө хэмээн багшийг зааж доогтой хэлэхэд нь сувд хөөрөө ууртай харж хүнд оромжлохоо болооч манай сургуулийн шинэ багш шүү гэлээ. Өө зөө энэ яг багшээж харагдаач гэснээ бэлгүүн илгээ дарж хачин аваа гарган ухаан алдаж унах гэж буй дүр үзүүллээ. Сувд үүнд нь үнэн голосоо дургуун хурлээ. Хэрэлдсэн ч буцахгүй шинжтэй. Чи хүнийг хувцаар нь биш толгоогоор нь үнэл сурмаар да гэхэд Тэмүн эгдүүцсэн байдалтай тэр хоёрын ярианд оролцож
хувцас бас хүний толгой доторхыг гэлтгдэг гэж хэллээ. Тэмүүний эгдүүцэлд совд огтгонч цочирсонгүй, мөчөөгөө өгөхийг ч хүссэнгүй. Бямбэр энчингой чамшиг үнтэй бүүз хэлэхгэр өмдөр гангардаг байгаагүй. Хуучин ганцсан дээлэн дээрээ ор шахаа өмсчгөө тоохгүй алхдаг байсан гэдгийм. Гэхдээ эрдмийн оргилд хүрч чадсан л юм да. Гэж хэлээд цонх руу жишүү харлаа. Тэмүүний эгдүүцэл арлах шинжгүй хөмсгөө зангитан зогслоо. Гурван найз хэсэг зуур чимээгүй болцгоо. Совд тэсгэлгүй төрүүлж ам нээлээ. Шинэ охин ирж явна. Хөөхөн охин байлээ шүү. Гэхдээ Тэмүн цонх руу эргэж харан сургууль руу ирж яваа гэрлийг олж хараад царай нь өөрийн мэдэлгүй ягаарлаа. Бэлгүүн найзаа шоолон жуумаасан бол совд Тэмүүнийг ажаад царай нь хувьсхийв. Ангийн хаалгаар хүүхдүүд сад тавин орж ирсгээж дуушуу болцгоон суудлал руугаа зүтгэцгээхэд Тэмүн улаас нь нүрэ нуухын түүс суудлал руугаа ирэглээ. Эрт ирсэн хүүхдүүд талбай цагсан бомбог тоглож байгаад жижүүр өгшөд хөөгдөн орж ирж буйна энэ. Хөөй ард түмээ! Эхний цаа юу лээ? Гэж бэлгүүн хашгирсны хариуд уран зохиол шинэ агш орно гисээ гэж ангийн дарга хэлэхдээ зэрэгцэн хаалга онгойж анги руу хичээлийн эрхлэгч саяын 3 найзын маргааны бай болоод байсан багшийг дагуулan орж ирж хүүхдүүд дэрхийтэл босцгоо. Сугар эрхлэгч хүүхдүүдтэй мэндэл цуулгаад шинэ багшийг танилцуулгаар хоолой заслаа. Танай ангиг дааж авч байгаа шинэ багшийг танилцуулъя. Багш Сүнжид. Өмнө нь Хөвтгөл аймагт багшилж исэн. Багш нарын ажлын мэргэжлийн улсын уралдаанд 2 дугаар байр шалгарсан амжилттай, чадвартай, туршлагатай багш. Анги даахын зэрэгцээ монгол хэл уран зохиолын хичээл заана. Шинэ багштайгаа аюу найртай байж ойлголцож ажиллана гэж найдаж байна. За Сүнжид багшаа, энэ бол таны даах 10 дэх ангийн хамт олон. Манай сургуулийн авиатай, сурлагатай шилжих сурагчид. Та бүхэнд амжилт хүсье гэд эрхлэгч гарч явхад хүүхдүүд гайхсан, үл тоосон, зөсөн зөөлөн харцаар багшийг нэвт шувт сориглоо. Цэнгэл тэргүүтэй хэсэг охин гутал хувцруу нь харан уруул дээрээ доогтой инээд тодруулсан бол ганаа шоолон амаа муруулгаж нүдээ эргэлдүүлж харагдана. Бэлгүн ууртай царайтай сууна. Багш хүүхдүүдийн тэмж баяртай биш байгааг мэдрээд сандарч мэгдсэн царайтай болчихлоо. Би та бүхний анги даасан багш болж байгаадаа баяртай байна. Ангийн сурагчидтай танилцах зохион байгуулалтын ажлаа бүгдээрээ завсарлагаа хичээлийн дараа хий. Одоо уран зохиолын хичээлдээ орцгоё гэд цүнхнээсээ шохоо гарган самбарт бичих гэснэ. Өмнөө цагаан төмөр самбар байхыг олж хараад шохоо руугаа нэг, самбар руу нэг харин самгардчихлаа. Хүүхдүүд багш барьцаалтаж байхыг мэдээд доолн жуумаажээ. Зарим нь хилээ гаргасан харагдана. Совд санаа зовж багшаа, наа чи үзэг нь байгаа гэхэд Сүнжид багш дотроо тунгалаг захирал хурал хийхдээ ийм самбарт үзгээр бичиж байгааг зөндөө харсан байж ингэж мөнгөнийхтэй яах вэ дээ гэж өөрийгөө зэмлэж амжаад бандгар цагаан үзгийг авч самбарт он сар бичих зураа. За хичээлээ эхлэе хүүхдүүдээ гэлээ. Эцэг эхчүүдийн хандваар ийм самбартай болсон анги сургуульд хэдхэн байдгийн нэг нь 10 дэх билээ. Тэмүн шинэ багш, уран зохиолын хичээл, доогтой жумалцах хүүхдүүд гээд юу ч анхаарах зохиогүй байлаа. Шинэ охиноос цацраад байгаа өнөөх юр бусын татах хүчний үйлсэлд ороод дахиад л оршноосоо тасарчихсан суув. Гэрлийн амьсгалах нь хүртэл түүнд мэдрэгдэж, тархин дотор нь охины үйл хөдлөл бүрийг дамжуулах үүрэгтэй хяналтын дэлгэд суулгачихсан гэлтэй. Тэмүн уртгагч амьсгаа аваад хичээлдээ анхаарах гэж өөрийгөө хүчиллээ. Сансныг бодвол шинэ багш хичээлийг сайн заадаг аж. Асууж ярилцаж хүүхдүүдэд хэлж өгч байгааг нь сонсоод хүнийг хувьсаар нь биш толгоогоор нь үнэл сурмаар да гэсэн совдын үг санаанд нь орлоо. Хамгийн үнэтэй дэлгүүрийн дээд зэрэглэлийн тавилга, дэлгэцэн бүтэн хан эзэлчих төгсөн зурагт ертөнцийн мухраас авчирсан гэлтэй чамин ваар сав гээд бэлдэг зүйлийн донжийг нь олж байршуулсан нь зочны өрөөг тансаг харагдуулна. Аав зөөлөн бодонд тухлаад цонхны өмнө гэгүүрч зогсоо хүүгээ анзаарахч сөхөөгүй мэдээ үзнэ.
Тэмүн өрөөндөө тогтож сууж чадахгүй байрны хүүд сайн харагддаг цонхроо очиод байгаа нь. 3 дугаар орц руу орж гарах хүмүүсийг харуулдаж гэрэл гарч ирээд дэлгүүр рүү талханд ч юм уу яваасай гэж хүлээн. Нэг мэдтэл ээж дэрэгдэн нэрчгсэн зогсож байна. Миний хүчээ яагаад гэгэлзээд байна да? Энэ асуулт Тэмүнийг твдүүлв. Юу ч хэлхээ мэдэхгүй төгдөрч байснаа царайгаа үрчилгэлээ. Гэгэлзүүлээд байгаараа ээжгүй. Илтгэл бичгээ санаагаа олохгүй байхад. Тийм баха. Ээж нь яаж гсэн бол гэж айлаа. Аавтайгаа зөвлөөч. За. Өөрөө болгочихно доо. Аав нь эхнэр хүү хоёрынхоо энэ яриаг сонсоод толгоогоо эргүүлж зурагтаа унтраав. Ээж хүүгийнхээ шанааны үсийг засч өгөнгөө цонхроо өнгөж орсны өмнөх сандал дээр хүүхдээ салхилуулж суугаа бүсгөөрөө яоцгүй харж байснаа. Манай байранд бас нэг хөдөөний юм шилжээд иржтэй гэлээ. Аав нь хүүхэд шиг хэрэгт дурлан цонхроо ирж харлаа. Чи хөдөөнийх гэдгийг нь яаж мэдээвэ? Навсаагаад хөдөөнийхэд байдаг. Хөгшөө, чи чинь өөрөө дунд говьх биш лөө? Ийхүү аав ээж хоёрын толхилцоон эхлэв. Аавынх нь яжтай асуулт хэлэх үггүй болгосноос ээж нь буруу хараад суучглаа. Тэмүн гадаа хүүхдээ салхилуулж суугаа бүсгөөрөө тэр шаасан байдалтай харлаа. Тааруухан хувцастай шинэ багштай адилхан юм шиг. Гэнэт уур нь оволцоод хөмхийгөө зууснаа ухасхийн өрөө рүүгээ орж хаалгаа чанга савлаа. Хаалганы чимээнд чочсон аав нь хүүгээ уурлууснаа саясхэрэв. Миний өгшөө, хүүгийнхээ дэргэд битгий ийм ярьж байгаач. Үний юм чи ярихгүй яадیں۔ Чи болооч арайч дээ. Хиний юу гэж хэлэхээ чамаар заалахгүй шүү хараа. Ээжийнх нь чанга дуу зочны өргөнөөс сонсогдсоор Тэмүн орон дээрээ тэрийн хэвтээд ном шүрж авснаа бусaan шидэхэд ширээн дээр ундлаа. Цаана нь үнтэй бичгийн хэрэгсэл элдв үд зүйл хөглөрч хананд хадсан давагдорж аваргын хөрөг эд хав дүүрэн харж даваа жаргал аваргын царайд даруухан инээмсэглэл тодорсон харагдана. Өрөөний хаалгыг аяархан тогшсноо дүү хүслэн нь орж ирээд Тэмүний царайд нар гिचглээ. Хайртай дүүтэйгээ ярихаар хамаг муу бүхнийг мартчих шиг түүнд санагддаг учраас хэдэн цаг өнгөрөхийг ч мэддэггүй. Миний дүү тоогоо хийж гисэн үү? Аль хэдийнэ хийчихсэн. Аха, та яагаад уурлаад байгаа юм бэ? Ах нь уурлаагүй. Ээж яагаад хөдөөний үнийг үзээ ядд юм болоо? Мэдгүй. Өвөө эмээ хөдөөний хэддээ. Дүүгийнхээ энэ асуултыг сонсоод Тэмүн үнэн голоосоо нэмсэглэлээ. Тэр өндөөж суугаад дүүгээ тэрвэрч үнэлээ. Ах дүү хоёр цааш удаан ярилцахаар шинжтэй ойртож сууцгаав. Аав ээж хоёрын хэрүүл дуусаад нэвтрүүлэг үзэхээр тухалсан бололтой зочны өрөөнөөс хөдлөгчийн дуу чанга сонсогдно.